Хүний эрхийн үндэсний комист гомдол гаргах. Гендерийн ялгуурлан гадуурхалт гэж улс төрийн эрх зүйн эдийн засаг, нийгэм соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгуурлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Болроо Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийг сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлэр амжилттай сурч төгслөө. Сургуулаа төгсөөд мэргэжлэр ажилд орохоор нэгэн байгууллагад ярилцлага өгөхөөр очсон боловч сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй эрэгтэй хүн ажилд авна гэсэн хариу өгсөн байна. Болроо хаана хандаж гомдол гаргах вэ? Гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуульд заасан улс төр эдийн засаг, нийгэм соёлын харилцаанд гендерийн эрхтгч байдал зөрчсөн үйлдэл, эс үйлдэлийн талаар гомдлоо иргэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комист гаргана. Аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтан гендерийн эрхтгч байдлын тухай хуулиар баталгаажуулсан гендерийн эрхтгч байдлыг хангах, мөн эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлага зөрчсөн гэж үзвэл үйлдвэрчний эвлэлийн болон бусад олон нийтийн байгууллага Монгол Улсын хүний эрхийн үндэсний комист гомдол гаргах эрхтэй. Төрийн байгууллага аж ахуйн нэгж байгууллагын ажилтан ажлын байранда гендерийн ялгуурлан гадуурхалт гаргасан бол ажил олгогчийг нэгэн адил хууль зөрчсөнд тооцно. Харин гендерийн эрхтгч байдлын тухай хуулийн 14-р зүйлд заасан гэр бүлийн харилцаанд дах гендерийн эрхтгч байдал зөрчсөн маргааныг иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.